Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдөр юу чаддаг болсноо эргэн сарны Монгол хэлний 2 дугаар ангийн хичээл орох болно. Загасчин туулайд үгийг бүлэглэн бичгтэн туслаарай. За зургийг ажиглаарай хүүхдүүд ээ. За зурган дээр байгаа үгсийг хамтдаа уншъя. Харандаа, эмч, үзэг, багш, аав, ишиг, авга, баллуур, ээж, жолооч, цүнх гэсэн үгс байна. За мэргэжлийн нэр, хичээлийн нэр, төл малын нэр, гэр бүлийн гишүүд гэсэн 4 бүлэгт дээрх үгсийг бүлэглэн бичих юм байна хүүхдүүд ээ. За мэргэжлийн нэрэнд ямар үг орох билээ хүүхдүүд ээ? Эмч, багш, жолооч орох нэ. Хичээлийн нэр хэсэгт ямар үг байх вүлээ? За багштайгаа тулгаарай. Харандаа, үзэг, цүнх, баллуур зэрэг үгс багтах юм байна. Төл малын нэр хэсэгт ишиг. За ишигнээс өөр үг байна уу хүүхдүүд ээ? Сайн ажиглаарай. Гэр бүлийн гишүүд аав, ээж, авга гэсэн үгнүүд байх нэ. За дараагийн дасгал тайлбарлан бичээрэй. Зургийг ажиглаарай. Юуны зураг вэ хүүхдүүд ээ? Юу мэдэх вэ? За энэ зургийн талаар чи юу мэдэх тухайга бичих юм байна? Сайн бодож байгаарай хүүхдүүд ээ. За эдгээр 2 зургийн талаар юу мэдэх тухайга бичих юм байна. За тэрэг чигээрээ нүүдэг тийм үү? Үзүүр талаараа тогтсон буултыг онх гэнэ. За дараагийн дасгалыг ажиллая бүгдээрээ. Загварыг ажиглан гүйцээж бичээрэй. Товч анхиад бүглэх загвар байна. За эхэнд нь овг нэр, төрсөн, он, сар өдөр, регистрийн дугаар, нас, хүйс, за гэрийн хаяг. За товч анхиадыг бүглэж бичээрэй хүүхдүүд ээ дэвтэртээ. За одоо багштайгаа бүгдээрээ тулгаж харцгаая. Багш нь жишээ уулгаж оруулсан байгаа. Овг. За болт нэр дээр туяа 2013 оны 2 сарын 2-нд төрсөн регистрийн дугаарыг бичсэн байна багш нь. За нас 8 настай хүйс эмэгтэй. Гэрийн хаяг Дархуул аймаг 6 дугаар баг Хаан Жаргалан. За 4-5 гэж бичсэн байна багш нь. За та нартай таарч байна уу? За бүгдээрээ дараагийнхаа дасгалыг ажиллая. Өгдсөн үгийг ашиглан сүүний үйлдвэрийн ах эгч нартаа талархал бичээрэй. За ашиглах үгс нь баярлаж, илэрхийлье, талархснаа. За та нар дэвтэртээ эдгээр 3 үгийг ашиглаад талархал бичээрэй хүүхдүүд ээ.
талархал бичсэн байна. Бүгдээрээ харьцуулж үзье. Сүүний үйлдвэрийн ах эгч нартай үргэлж шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж байдагт баярлаж талархснаа илэрхийлье. 2-ын А ангийн сурагчид 2021 оны 2 сарын 19. Түл малыг нэрлэж ээжтэй очих ишгэнд туслаарай. Зургийг ажиглаарай хүүхдүүдээ. За эхний замаар бүгдээрээ явах гээд үзье. За хамгийн эхнийх нь хураг. Түл мал мөн байх нь. За дараагийнх нь буур. Түл мал мөн билүү хүүхдүүдээ? Биш байх нэ. Тэгэхээр энэ замаар явах нь зөв үү? Үгүй, буруу байх нь. За хоёр дахь замаар явах гээд үзье. Хураг түл мал мөн билүү? Мөн байна. Ишиг түл мал мөн билүү хүүхдүүдээ? За мөн байх нь. Ботго түл мал мөн үү? Мөн байна. Тугал түл мал мөн байх нэ. Унаг түл мал мөн байх нь. За тэгвэл ишигний явах зам маань 2 дугаар зам байсан байх нэ. Дараагийн дасгалыг ажиллая. Хүнсний ногооны зураг зураад нэрийг нь бичээрэй. За багш нь лоунгийн зураг оруулсан байна. Лоун гэд бичих нь байна тийм ээ. За дараагийн 2 хүнсний ногоог та нар ямар ч хүнсний ногоо байж болно. Зураад нэрийг бичих нэ. Дараагийн зургийг оруулъя. За төмөсний зураг юм тийм үү? Дараагийн зургийг ажиглаарай хүүхдүүдээ. Юуны зураг вэ? Манжингийн зураг байна. За та нар багшаасаа бас өөр олон хүнсний ногоонуудыг зурсан байх тийм үү? За өгсөн үгийг ашиглан замын хөдөлгөөнд оролцох заавар бичээрэй. Зургийг ажиглая хүүхдүүдээ. Юуны зураг байна вэ? Замын хөдөлгөөнийг харуулсан зураг байна. За ашиглах үгс. Шар гэрэл, анхаарах, ногоон гэрэл, улаан гэрэл, зорчих, дохио, гарц гэсэн үгнүүдийг ашиглаад заавар бичих нэ хүүхдүүдээ. За гарцаар гарахтаа гээд та нар заавраа бичих нэ. За багш нь та нарыг түр хүлээж бай.
хүүхдүүдээ заавраа бичиж дуусч байна уу? За багш нь дууссан гэдэгт найдаж байна. Багшийнхаа бичсэн заавартаа харьцуулъя бүгдээрээ. Замын хөдөлгөөнд оролцохдоо гэрлэн дохиог баримтлана. Шар гэрэл асвал анхаарна. Улаан гэрэл асвал зогсно. Харин ногоон гэрэл асвал явган хүний гарцаар зорчих хөдөлгөөн хийн. За хүүхдүүдээ заавраа дахин уншаад сайжруулж бичээрэй. Анхаарал хандуулсан шав нартаа баярлалаа. Сурлагын өндөр амжилт хүсье.